Тэгээд тийм өнөөдөртөө бол танилцаад явчаа гэж бодож байна. За байгууллагын эрхэм зорилго дээр ямар нэг өөрчлөлт ерөөхдөө бол ороогүй байгаа. Сүүлийн хэдэн танилцуулга доноруудтай хийж байгаа уулзалтууд ч юм уу бүх юм дээр ер нь бол энэ зорилгоор явж байгаа. Нийтийн эрх ашигын төлөөх хараат бус олон ургалт чиглэл мэдээллийн байгууллагуудад тогтвортой бизнес загвар нутагшуулах замаар олон нийтийн мэдээллийн эрхийг хангана гэд. Тэгээ энэний яг эцсийн зорилго нь юу юм бэ гэхээр олон нийтийн мэдээллийн эрхийг хангах. Тэгээ тэрэн дотроо яг ингээд энэ өгүүлбэрт утга агуулга нь агуулгадж байгаа ч гэсэн үгээр хэлээгүй юмнууд нь юу вэ гэхээр олон нийт гэдэг нь нэгдүгээр хэм бэ те. Нийгмийн ялгаатай олон янз бүлгүүд хөгжлийн бэрхшээлтэй эргээд аслагдсан аймаг орон нутагт сууж байгаа хүүхдүүд, ахмадууд одоо насан турш хүмүүс гэдэг ч юм уу те гих мэтчлэн ингээд бэлгийн ялгаатай чиг баримжаатай хүмүүс ч гэдэг юм уу. Тэгэхээр бид нар ингээд байгууллагуудыг өөрснөө бизнес загвараа илүү оновчтой байдлаар илүү тогтвортой байдлаар ингээд зохиомжлох чиглэлд нь дэмжлэг үзүүлснээр тэр байгууллагууд ажилтнуудаа тогтвортой цалингаа тавиад юу хиймээр байгаа аль нийгмийн аль бүлэгт үйлчлэмээр байгаа тэр ажлаа хийх боломжийг нь хангах гэдэг ийм үндсэн зорилго байгаа гэсэн үг. Тэгэхээр өнгөцгөн сонсоход бол ингээд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ийм ашигын төлөө бизнес болгох гээд байна, мөнгөний төлөө ажилтдаг болгох гээд байна гэж ингэж шүүмжилж бас болохоор. Гэхдээ эндээс харах юм бол эцсийн зорилго нь яг тэр хүмүүсийг мөнгө олох чадамжтай, тогтвортой одоо өөрсдийнхөө үйл ажиллагааг санхүүжүүлэх чадамжтай болгосноороо хүмүүсийн мэд хэрхийг хангах гэдэг. Эцсийн зорилго нь бол тэр шүү. Бизнес загвар гэдэг бол арга зам гэж ойлгож болно. За энэ дээр бас сүүлийн уулзалтууд дээр бид ингэж тодорхойлж байгаа ингээ хоёр үзүүртэй бодлого хэрэгжүүлж байна гэд. Тэгээ хоёр үзүүртэй бодлого нь нэг талаасаа бол нөгөө бизнес загвар урт улаан богино хугацааны инкубатор хөтөлбөр болон зөвлөх үйлчилгээгээр дамжуулаад энэ уламжлалт бус шинэлэг бизнес загвар нутагшуулах гэдэг нь бол одоо манай энэ дээдлэлт байгаа зорилгодоо хүрэх гэж байгаа нэг одоо арга зам нь байна тий. За гэтэл нөгөө нэг бизнес загвар нь ингээд оновчтой болоод эрх ашигт үйлчлэх гээд байгаа хүмүүс маань баримтын хувьд яг хэр одоо үнэн бодтой тий баталгаажсан итгэж болох үс мэдээлэл хуваалцж ийн вэ гэдэг дээр бас нөгөө нэг шин өөрснийхөө ашиглаж байгаа олон улсын баримт шалгах сүлжээний ёс зүй арга зүйг нутагшуулах гэдэг маань аргын одоо амьдрах арга мөнгө олох аргын заагаад өчлөө тэгвэл яаж ёс зүйтэй байх вэ гэдэг тэр юм дээр баримт шалгалт маань орж ирж байгаа гэдэг. Ингээд хоёр үзүүртэй бодлого гэж үзэх гээд байгаа. Хоёр үзүүртэй гэдэг чинь тийм утга биш. Two prong яг орчуулан буруу гэж магадгүй. Two prong гэр ингээл одоо зоож байгаа л гэсэн үг. Энэ руугаа нэг зөв юм хэлээд нөгөө руугаа зөв юм хэлээд гэдэг юм хоёр нүртэй гэсэн үг байхгүй хоёр үзүүртэй гэхээр хоёр тэгвэл яг тэрэн дээр тэгвэл өөрөг бодъё те. Ийм салаа малаа гэсэн одоо ийм хос магнан ч юм уу нэг тиймэрхүү утга байх хэрэгтэй юм байна те. Хос за бараг л тий хос баган шахуул юм байна. Гэтэ арай нэг ярианы хэлээр төлөө олё те. Хоёр үзүүр юм болохгүй. Би бүр гайхаад тий ах юм бол юу хорон санаад болчихоо. Би өчигдөр анх удаа монголоор хэрэглэж үзлээ. Тэгээ two prong approach гэхээр яг юм хоёр юм одоо сэрэ шиг юмтай тий. Тэгэл тэрүүгээр ингээ хатгаал авж байгаа санаа ахгүй тий. Тэгэхээр тэр утгаар шүү. Энийгээ тэгвэл яг монгол дээр ашиглахаар бол шинэ үг болъё тий. Хоёр баган. За тэгээд яг юу хийгээд байгаа юм бэ гэдэг юм дээр манай үйл ажиллагаа ерөнхийдөө нөгөө нэг өөрснийхөө төлөвлөсөний дагуу нэг талаасаа нөгөө талаасаа ингээд зах зээлийн зам ёсороо яалтчгүй ингээд Монгол хийх шаардлагатай учраас ингээд хацсан шалгаанд ороод хийгээд байгаа юмнууд ингээд нэмэгдээд яваад исэн. Тэрийг ингээд цэгцлээд харах юм бол үйл ажиллагааны чиглэл маань дараах байдлаар тодорхойлогдож байна гэж харж болж байна. Нэгдүгээрт нь за медиа менежмент гэдэг чиглэл дээр инкубатор хөтөлбөр хэрэгжүүлэх ажил бол манай үндсэн зорилго маань байсан. Тэгээ одоогийн байдлаар бол 3 дахь хөтөлбөр рүү хэрэгжүүлж эхлэх гээд явж байгаа 10 сарын 20-оор зарлахаар төлөвлөсөн байгаа. За хоёр дахь нь бол баримт шалгалт. Баримт шалгалтын үйл ажиллагаа бол үндсэн нээстийн үйл ажиллагаанаас ч өмнө эхэлсэн. За энэ дээр цахим орчинд харагдж байгаа энэ баримт шалгалт гэдэг энэ агуулга дээр бол яг нөгөө MFCC-г өдөр тутамдаа хийж байгаа үндсэн ажил маань багтаж байгаа гэсэн үг. Цахим орчинд харагдж байгаа мэдээллийг хурамч мэдээллийг олоод тэрийгэ баримтаар нэгтлээд баримт шалгагдсныг нь түгээх гэдэг. За хэвлэл мэдээллийн зах зээл мэдээллийн экосистемийн судалгаа хийх гээд энэ дээр бид нар одоо бол мэдээллийн экосистемийн судалгаагаа бол хийж байгаа. Тэр нь ямар хэлбэрээр хийгдэж байна гэхлээр нөгөө нэг гадны нөлөөлөл ч юм уу те мэдээллийн экосистемд ямар тоглогч нар байна, ямар манипуляц хийж гин, хэн хийж гин тэр чиглэлээр судалгаа хийж байгаа. Энэ маань өргөсөд яг зах зээл тал руугаа хандсан судалгаануудыг бас дараагийн 2-3 жилдээ хийхээр төлөвлөж байгаа. За эрхэлж байгаа үйл ажиллагааныхаа чиглэлээр сургалтууд бол явуулж байна. Сургалт манай одоо эхнээсээ манайх байгуулагдахад сургалтаар дагнана гэсэн ямар нэгэн төлөвлөгөө байгаагүй харин ч эсрэг
байр суурьтай байсан. Сургалтын одоо бүтээгдэхүүн санал болгож байгаа өөр иргэний нийгмийн байгууллагууд олон байгаа учраас бид нэр заавал сургалтанд нэг төвлөрөөдөх шаардлага байхгүй гэсэн анхны санал байсан маань өөрчлөгдсөн байгаа гэсэн үг. За тэр маань юунаас олж өөрчлөлт гарч ийн вэ гэхлээр баримт шалгалт гэдэг юм бол тухайлах юм бол яг бидний төвшөнд баримт шалгалтын сургалт ингээд өгөх боломжтой өөр дотоодын байгууллага байхгүй байгаад байгаа. Тэгэн гут тэрнээс гадна богино хугацаанд одоо манай сүлжээгээ ашиглаад жишээлбэл одоо нөгөө нэг Оросоос дөрөвчөд орж ирлээ. Тэгээ дөрөвчдийг ингээд сурвалжлахдаа хүний эрхийг ийм зөрчсөн байдлаар сурвалжлаад ийна гэхэд 2 хоногийн дотор бид ингээд сүлжээний дотроос өөрсөндөө байхгүй мэдлэгийг орчуулаад дамжуулах байдлаар зохион байгуулах боломжтой байсан тий. Үерийн одоо urban буюу хотын одоо нөхцөл байдалд үер боллоо гэхэд бас яаж сурвалжлах вэ гэдэг арга зүй байхгүйсэн сэтгүүлчнэр өөрснийгөө эрсдэлтэй байдалд оруулах ч юм уу тий. Тэгэхээр тэр үед бас ингээд бараг нэлээд богино хугацаанд сүлжээгээрээ дамжуулаад ингээд богино хугацааны сургалт орох бас боломжтой байсан тий. Тэгэхээр тийм одоо боломжууд биднэрт байгаа учраас магадгүй манайхын анх тооцоолж ирснээр сургалт орохгүй гэдэг тийм одоо зөрүүд зангаар хандаж болохгүй байна гэж үзсний үндсэн дээрээс сургалт бол үндсэн нэг чиглэл болж одоо энэ жилээс орж ирж байгаа. Тийм ч учраас одоо Дэвид багш маань бидний сургалтын одоо бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор ингээд ирсэн байж байгаамаа. За дараагийнх маань болохоор мэдээллийн суурь боловсролыг дэмжих үйл ажиллагаанууд явуулж байгаа. За энэ хүрээнд бол нөгөө нэг баримт шалгалт төвийн орж байгаа сургалтууд багтана. Дээрээс нь жил болгон хийгдэж байгаа MFCC-ийн кампанит ажлууд тэ мэдээллийн суурь боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээрх кампанит ажлууд. Тэгээ одоо эх 7 хоног бас байгаа хаа тэ хэвлэлдэл мэдээллийн суурь боловсролыг дэмжих сүлжээний бас одоо арга хэмжээ одоо олон нийтийг хамарсан аян энтерт бол бид идэвхтэй байр суурьнаас оролцоод явна гэж байгаа. Тэгэхээр нэг талаасаа одоо ингээд бид нар яг юу хийх гээд байгаа вэ гэдгийг ингээд харах юм бол одоо бол бидний үндсэн үйл ажиллагаа бол илүүтэй яг нийлүүлэгчид рүүгээ хандаад байгаа тийм хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчид рүүгээ ингээд хандаж яваад байгаа боловч тэд нартайгаа ингээд зэрэгцээд гэдэг юм уу ядаж хойноос нэг хол хоцорчихгүйхэн шиг олон нийт уншигчид үзэгчид маань бас ингээд сургагдчих хэвээр байна. Ааж марч гэсэндээ сайжирж явах хэрэгтэй байна. Тэгжээж ингэж голдоо уулзах юм байна гэдэг энэ үндсэн дээр хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дэмжих үйл ажиллагаанууд бол манай үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл болж байгаа. За дараагийнх нь бол хуулийн нөлөөлөл үзүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудад хууль эрх зүйн таатай орчин үүсгэх үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөг дэмжих чиглэлээрх нөлөөллийн үйл ажиллагаа гэж байгаа. За хуулийн нөлөөлөл бол бас бид нар ингээд энийг төлөвлөж хийсэн юм биш. 2022 оны 1 сарын 18-нд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлагдсанаар зайлшгүй шин ингээд татагдаад орцсон тий одоо зам ёсороо хийхээс өөр аргагүй. Ягаад тэгэхээр тийм хууль батлагдах нь бидний оршихуйд бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын оршихуйд өөрөө сөрөг нөлөөтэй байсан учраас зайлшгүй нь бол байх ёстой чиглэл юм байна гэж үзсэн байгаа. За энийг хийж байгаа бас өөр байгууллагууд байгаа Глобч гэдэг юм уу те хэвлэлийн хүрээлэнч гэдэг юм уу өөр байгууллагууд байгаа боловч бидний хувьд бас яг тэр сүлжээн дээр гэх юм уу те одоо ижил төрлийн зорилготой байгууллагууд дээр хамтран ажиллаад илүү их үнцэн нэмэх боломж байгаа байна гэж үзсэн учраас энэ дээр орж байгаа. Түүнээс биш юу гэдэг өөр хүмүүсийн үшээ байршсан зах зээл дээр тэртээ тэргүй амжилттайгаар тэрийг ингээд гоё стандарттайгаар ингээд хийгээд явж байгаа нөхцөлд бол бид нэр тэрэн дээр заавал ингэж нэмж орж шаваадах шаардлага байхгүй. Тухайн газарт бид нэр хэрэгтэй бөгөөд үнцэн нэмж чадчихна гэж бодож байгаа нөхцөлд бол тийш орно гэж үзэж байгаа. Тэгээд энэ хууль эрх зүйн орчны таатай орчин үүсгэх гэдэг дээр хойшоо төлөвлөгөөн дээр нэлээд дэлгэрэнгүй мэдээлэлүүд яг юу хийхийг зориод байгаа мэ гэдэг мэдээлэлүүд ерөнхийдөө бол орцсон байж байгаа. За асуулт байна энэ слайд дээр. Өөр хүмүүс хийж байгаа юм марцсан юм байхгүй сэ. За манай бүтэц юм байгаа. Ер нь бол нийтдээ батлагдсан оронтой маань бол үндсэн 13 ажилтнтай. За туз маань нийтдээ 5 гишүүнтэй нэг зөвлөгтэй явахаар бол зурагдсан байгаа. Энэ дээр би яг албачаагүй учраас advisory board-ыг оруулаагүй. Advisory board-д бол яг 2 хүн байгаа. Гэтэ тэр 2 маань магадгүй яг одоогийн байдлаар бол юм чөлөөт зөвлөгч юм уу те зайнаас менторлж байгаа ч гэдэг юм уу нэг иймэрхүү статустайгаар явж байгаа учраас бүтэцтэр бол зурагдаагүй байгаа да. За цаадалт сургалтын менежер гэдэг асуултын тэмдэгтээ нэг альбом жишээл байгаа. Энийг бас стил бодож байгаа. Яг зайлшгүй хэрэг байна уугүй юу гэдэг талаас нь яг сургалтын менежер одоо манай байгаа бүтэцтэр орж ирлээ гэхэд юуг өөрчлөх вэ, юу нэмэх вэ гэдгийг нь яг тодорхой хангалттай хэмжээнд бас харахгүй байгаа. Энэ яагаад тэр сургалтын агуулгууд маань тэртээ тэрхүү одоо яг тэр ажлыг хийж байгаа хүмүүс маань өөрөө боловсруулж байгаа учраас нэг сургалтын менежер орж ирээ бүх төрлийн сургалтыг жишээлбэл орох гэдэг бол өөрөө жоохон утоп.
юм болов гэж хараад байгаа. За тэгээд гүйцэтгэх захирал зөвлөх ануу хөтөлбөрийн менежер болон мониторинг үнэлгээний мэрэгчлэн нийтдээ 3 хүн байгаа. За тэгээд community manager, зураглаач, эвлүүлэгч нэг баримт шалгах баг болохоор ерөнхий эрхлэгч нэг, ахлах баримт шалгагч нэг, баримт шалгагч энэ дээр байгаа 2 гэж юу? 3 байгаа тий. Гэхдээ би өчтөр тоолоо 3 гэж тавьсан. Энэ яагаад энэ чи 2-т орчих. За тэгээд яг 3 байгаа дээр бол нөгөө хим маань юу байгаа штэ. Үүрээ манаас давхар байгаа плюма дээр. Тэгээ энэ бүтэц дээр бол плюма зурагдаагүй байгаа да. За тэгээд захиргаа үйл ажиллагаа хариуцсан захирал бичиг хэрэглэсэн ийм орон тоотойгоор явж байгаа. Тэгээд батлагдсан орон тоо маань бол 13, гүйцэтгэлээрх орон тоо маань бол 14 дээр нэмэх нь 2 гэж байгаа. 2 гэдэг нь одоо тунгаа үлзэгч 2 байгаа гэсэн үг. Тэгээд яг хуу хэдийгээр медиус харьяалагдж байгаа ч гэсэн тунгаагийн хувьд бол үндсэндээ баримт шалгагч болцсон байгаа. Үлзэгчийн хувьд ч гэсэн яг энэ бүх дүрм журм бүх юмнууд ингээ хамаарад явах учраас ямар нэгэн ялгаагүй аваад өвчж болно. Гэхдээ медиусыг хасаад харсан ч гэсэн орон тооны хувьд бол ер нь үндсэн орон тоогоо давцсан явж байгаа гэж ойлгож болно гэсэн үг. За тэгээд туц 5 зөвлөх 1 гэдгээр ингэж явж байгаа. Тэгэхээр манай бүтэц бол ерөөсөн ийм яг энэ дээр нөгөө нэг дэлгэцэн дээр багтаахын тулд ингээд зурцсан байгаа. Яг иерархийн хувьд бол баримт шалгалтаас бусад хэсэг бол ерөөхдөө юм хавтгай гэж ойлгоорой. Яг ижил төвшөнд одоо юу гэдэг community manager зураглаач эвлүүлэгчийг би төслийн багтаа илүү холбогдож ажиллах учраас тэрнтэйгээ хамтдгаа зурцсан ч гэсэндээ удирдуулах гэсэн үг биш шүү гэдгийг онцлоод хэлчих тий. За бичил багууд үүсэж байгаа төслөөсөө хамаарат яг юу гэдэг зарим юм одоо жишээлбэл зарим хүнд хамаагүй байгаа даа тий. Яг бид нэр ингээ байгуулаараа хараад үзэх юм бол нэлээд олон төсөлтэй нэлээд их ажилтай байгаа юм шиг харагдж байгаа боловч яг хүн дээрээ аваад үзэх юм бол ялгаатай харагдана. Тэгэхээр энэ зүйлийг өмнө нь ерөөсөө бид нар тодорхойлж яриаггүй байсан. Одоо анх удаа ярьж байгаа. Тэгэхээр энэс цаашаага ямар нэгэн байдлаар хэн яаж хинтэйгээ холбогдож ажиллах юм бэ гэдэг юм маань бол харьцангуй тодорхой болох байхаа гэж бодож байна. За тэгэхээр энд байгаа байгууллагын бүтэц бөгөөд одоо энэ төслөөс гадуурх ч гэдэг юм уу оршихуйн хувьд ингээд ерөнхийдөө бүтэц маань нэлээд хэвтэй байгаа гэж ойлгож байна. Харин төслийн баг руу ороод ирэх юм бол иерарх тогтоохоос өөр аргагүй шаардлага үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь одоо яг энэ төсөл тэр төсөл гэж ингэж ялгахгүйгээр төслүүд ер нь яаж явах юм бэ гэдэг дээр нэгдүгээр за гүйцэтгэх захирлын хувьд бол төслийг чиглүүлэх зорилгыг хянах буюу тодорхой нэг зорилготой байгаа тий төсөл болгон тэр зорилготой хүрж ийн үгүй юу гэдэг дээр илүүтэй мониторинг хийн. За хөтөлбөрийн менежер бол төслийг зохицуулах бичил баг гэж одоо хэлээ л да тий нэг ажлын хэсэг ч гэдэг юм уу тэр бичил багийг удирдан чиглүүлэх за гүйцэтгэлийг хянах. Тэгэхээр тэр төслийн хүрээнд нэг зорилготой тэр төсөл маань төслийн хүрээнд 10 ажил хийгдэхэр байгаа. 10 ажлыг заримыг ингээд ялгаатай хүмүүс гүйцэтгэхээр байгаа тий. Тэгэхээр тэр болгон цаг хугацаанд хийгдэж гин үү? Хийгдэхдээ яг нөгөө төсөл дээр орсон байдлаараа чанартайгаар хийгдэж гин үү гэдэг тэр гүйцэтгэлийг төрх хөтөлбөрийн менежерүүд хянж ажиллана гэсэн үг. За тэгэхээр хэний хийж байгааг хянах гад юм гэдэг асуудал орж ирж байна тий. Тэр байгууллагын байнгын гишүүд дээр бол за өнөөгийн хувьд бол давхар өөрөө 2 төсөл хариуцж байгаа. Гэхдээ бүх төсөл дээр мэйл дээр бол орж ирнэ үнэлгээнд дээр мониторинг үнэлгээнд дээр орж ирж байгаа. За харилцааны менежер зураглаач эвлүүлэгч бол яг нөгөө тухайн төсөлтэй холбоотой олон нийтэд мэдээлэх шаардлагатай бүх юм дээр орж ирнэ. За зайлшгүй бүгдийнээс мэдээлээд авах шаардлагагүй юмнууд бол байгаа тий. Зүгээр нэг пост бичээд зураг авчих юмнуудыг бол хөтөлбөрийн менежерүүд өөрснөө хийж болно. За бүр видео хийх ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдолд бол харилцааны менежер болон зураглаач эвлүүлэгч нар орж ирж байгаа. За тэгэхээр эдгээр маань бол байнгын гишүүд гэсэн үг. Бүх төсөл дээр их бага хэмжээний оролцоотой байна. Тэгэхээр хизээ ямар тайлан гарах ёстой вэ тий. Хизээ ямар датан дээр үнэлгээ хийгдэх ёстой вэ гэдгийг төслийн менежер жишээлбэл мэйлдээ хэлэх юм байна. Тэгэхээр хаана юу болж ийн яаж ийн гэдэг ингээ байнга хянаад явах шаардлагагүй тий. Одоо жишээлбэл сүүлд аярааны сургалтын дээр гэхэд мэйл questionnaire гаргасан тий. Тэгэл тэрийгэ хийгээд өчлөө гарлаа. Өөр ажиллаа хийлээ. Ийм байдлаар явна гэсэн үг. За харилцааны менежер зураглаач эвлүүлэгч хувьд ч гэсэндээ адилхан. Хизээ ямар үйл явдал болох гэж энэ заавал явах вэ? Ямар хэлбэрээр гаргах вэ? Гэд хийлээ гарлаа өөр үнцэн ажил руу орлоо. За төслийн багийг бас байнгын дэмжлэгээр хангаж явах хүн маань бол захиргаа үйл ажиллагааны хэлтсийн захирал бичиг хэрэг 2 байгаа. Одоо сургалт мургалт зохион байгуулахаар боллоо гэж бодоход дид бүтэцтэй юу гэдгийг те ойр зургийн бэлдэх зүйлсээр нь ханган төсвийг нь батлна гаргаж өгнө гэх мэтчлэн. За багийн байнгын бус гишүүд буюу тухайн төслийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч орж ирж болох гишүүд гэж байгаа. За баримт шалгагч нар за бусад хөтөлбөрийн менежерүүд за тэгээ сургалтын менежер стил асуултын тэмдэгтэйгээ явж байгаа гэсэн үг. За юм байна. Энэ дээр асуулт байна уу? Тэгэхээр
хөтөлбөр эхэлж байхад одоо бол яг манай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд төр хэн ямар оролцоотой байгаа нь ингээд ерөөхдөө тодорхойлцсон байгаа тий. Тэр хөтөлбөрийн менежер юу гэхээр шинэ төсөл эхэллээ. Энэ ийм зорилготой төсөл орж ирж байна. Энэ төсөл дээр ийм хүмүүс оролцол зүгээр гэж бодож байна гэдгийг маа надтай эхлээд зөвлөх нь тий. Тэрийг ингээ ярилцсны дараагаар одоо надаас миний эрх мэдлээс гадуур хүмүүс жишээлбэл одоо баримтчилгагч нар ч юм уу тий орж ирэхээр нөхцөлд одоо тодорхой хэмжээ над дээр батлагдлаа гэж үзэхэд батцэг эрхлэгчээс зөвшөөрөл аваад нийтдээ тэдэн цаг шаардлагатай ажил хийхээр байна. Хин энэ дээр оролцох боломжтой вэ? Та зөвшөөрлөө өгөөч ээ ингэж хандна гэсэн үг. Тэгээд төслийн баг форум хийчлээ. Багаараа уулзлаа. Бүх ажлуудаа дедлайн хизээ хамгийн сүүлд төгсөн байх хэрэгтэй вэ гэдэг. Тэр дедлайнаа гаргаж тодорхой өгөөд тэгэхээр тэр хүн дээр одоо төслийн магадгүй төсөл дээр бол одоо байнгын бус гишүүдийн хувьд ялангуяа нийт ажлын цагаа 10-аас 20% хэтрэхгүй гэж ер нь бол 20% хэтрэхгүй гэж байгаа. Төслүүдийн бичиг баримтууд дээр ч гэсэндээ ерөнхийдөө тэгэж орж байгаа. Тэгэхээр тиймэрхүү байдлаар ингээд төлөвлөгдөд явж байгаа шүү. За ахаад нэг бичил баг гарч ирээд байгаа нь рил дээр ерөнхийдөө байгаа. За рил дээр энийг бол шууд нөгөө нэг юу яцсан engage төслийн хүрээнд аваад үзсэн. Тэгэхээр төслийн удирдагч нь бол харилцааны менежер явж байгаа. Тэгэхээр гүйцэтгэлийн хугацаа түрүүний өмнөх нөгөө нэг слайд дээр байсан шиг бусад оролцож байгаа хүмүүсийг юм цаг хугацааны хувьд гүйцэтгэлээр хангах, гүйцэтгэлийн удирдлагаар хангах гэсэн үг. Тэр дотор одоо жишээл багийн гишүүд дотор нь бие чорцсон явж байгаа, гишүүнчлийн хөтөлбөрийг хариуцж байгаа. Сургалтын одоо гэрчлэгийг илүү үнцэнтэй болгох гэдэг энэ хоёр ажлыг би хариуцж байгаа. Тэгэхээр одоо яг энэ төслийн хувьд бол би зоогийн удирдлагын дор ажиллаж байгаа гэсэн үг. Тэр надаас энэ membership хөтөлбөрчин хизээ нээх хэвээр нээлтэнд болох гээд байна тий. Ямар хуу дизайнтай байх юм бэ? Хэдэн төгрөгийн гишүүнчлэлтэй байх юм бэ? Хэн орох юм бэ гэдэг юм надаас нэхнэ гэсэн үг. За байнгын багийн гишүүд бол за харилцааны менежер, зураглаач, чиглүүлэгч, баримт шалгагч нар баримт шалгагч нар зохиолоо бичиж байгаа. За энэ бол зөвхөн рилийн тухайд яриад байгаа шүү тий. Баримт шалгагч нар зохиолоо бичиж байгаа. Зоогийн storyboard-оо гаргаж байгаа. Эвлэлэг төмрөөдөр хийгдэж байгаа. Эцсийн одоо баталгаажуулалтыг баг хийж өгч байгаа тий. За энийг бол одоо цацаж болох юм байна. За адилхан төслийн багийг дэмжлэгээр хангах хүмүүс бол захиргаа үйл ажиллагааны хэлцэх юм байгаа. За багийн байнгын бус гишүүд төр мэйл офисер орж ирнэ. Engage дээр бас мэйл критериунууд тодорхой гарцсан байж байгаа. Юу кинод явах вэ гэдгээ. Тэгэхээр тэр датануудыг пул хийгээд accessтай байгаад одоо энэ ажилчин үр дүнтэй байгаа мó үгүй мó гэдгийг тоон дээр сурлаад дүгнж өгөх ёстой гэсэн үг. За энийг энэ бол өргөсөж болно. Би сүүлийн үеийн байгууллагын дотоодод өрнөж байгаа үйл явдлуудтай уялдуулаад бас төсөл хөтөлбөрийнхөө шин чанаруудтай уялдуулаад ингээд үнэт зүйл буюу non negotiable буюу энэ зүйл байхгүй бол уучлаарай манай багийн гишүүн биш ээ гэж байгаа. Үнэт зүйлсээ зарлая гэж бодсон. Өмнө нь бол энэ ерөөсөө зарлагдж байгаагүй магадгүй зөвхөн байгууллагын дотоод соёлоороо ингээд одоо тогтоод яваад исэн юмнууд байгаа. За нэгдүгээрх нь ёс зүйн стандарт гэж байгаа. Ёс зүй гэдэг дээр яг IFC-ны 5 зарчмыг бид нэр онцолж болж байна. Стандарт гэдэг дээр сая энэ 7 хоногт дөнгөж баталгаажсан JTI стандарт байгаа. Одоо анаас өнөдөр танилцуулна тий. Тэгэхээр JTI стандарт бол ёс зүй хэм хэмжээгээр бид нар яг ямар хуу байх ёстой вэ гэдгийг ер нь нэлээд тодорхой заагаад өгсөн байна. Тухайлх юм бол JTI стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болохын хувьд байгууллагын удирдлага, ажилтнуудынхаа санал шүүмжлэлийг яаж авч сонсож шийдвэрлэдэг вэ гэдэг одоо тодорхой механизм байгаа юу гэдэг ч юм уу. Тэрэнд бид нар тим гэж хариулж тэр стандартыг авч байгаа. Тэгэхээр тэрийг хүн болгон жишээлбэл мэддэг байх ёстой. Тэр стандартын хүрээнд ажилтнуудад жишээлбэл аюул олон шин эрхүүд гэх юм уу. За шин ч байх уу? Баталгаажсан эрхүүд гэх юм уу? Үүсэж байгаа тэр болгоныг хүмүүс мэдэж хүн болгон хүндэлдэг байх хэрэгтэй. Тэр маань зөвхөн одоо нөгөө MFCC-ийн гарч байгаа нийтлэлүүд төр биш. JTI-ийн хувьд бол байгууллага өөрөө яаж ажил тийм бэ гэдэг бүх юмыг ингээ хамарж байгаа учраас нэлээд том стандарт болчихж байгаа. Тэгэхээр энийг хүн болгон мэддэг байх хэрэгтэй, энийг хүн болгон хэрэгжүүлдэг байх хэрэгтэй, хүндэтгдэг байх хэрэгтэй. Тэгснээрээ манай байгууллага илүү ажиллахад таатай байгууллага болж болох юм байна гэж үзэж. За хамтын ажиллагаа багийн ажил. Энэний уртлын 2 слайд дээр бид нар яг бичил ямар багууд үүсэж байна вэ гэдэг юмыг ярьлаа шүү дээ. Тэгэхээр баг дотор хамтарч ажиллах, харилцаа ойлголцолтой, хүндэтгэлтэй ажиллах гэдэг бол асар чухал болж байна. Тэгэхээр өнөөдрийн миний танилцуулгаар хэлэх гээд байгаа гол юм бол манай дээр иерарх бол ерөөсөө амар чухал биш. Иерарх гэдэг нь дараалал те эрх мэдлийн дараалал. Тэгээ хүн захиргааддаг тийм бол ерөөсөө байхгүй. Одоо дулам хорлоо нэ мөг сайхан нэ те юу ч гэж хэлсэн байсан. Дүрм журмаас зөрчижл байгаа бол дүрм журмаас гадуур байгаа бол тэрийг даахгүй мөрдөхгүй байж болно те. Эсвэл магадгүй бүтээгдэхүүнийхэн чанар нь муу байгаа бол тэрийг хинч хэлж болно. Тэгэхээр тэр юм бол байхгүй. Бид нэр ингээд бүгдээрээ нэг баг бие биендээ хүндэтгэлтэй хандна.
одоо би та нарыг хүндэтгэн, та нар намайг хүндэтгэн. Гэхдээ тэр бол ингээд ямар нэгэн байдлаар сэтрнээс хамаарат илүү их хүндлэн арай бага хүндлэн гэдэг тийм юм бол ерөөсөө байхгүй гэдгийг бүр онцолж хэлмээр байгаа. Хинч байсан. Тэгэхээр би биенийхээ ажил дээр бүтээлч одоо шөмжлөл гэдэг юм уу те хүн болгоо өгч болно. Тэглээгээд ингээд нэг муулаад байхгүй одоо юу гэдэг муулах гэж муулах биш. Ажлын үр дүнг сайжруулах гэж муулж болно гэж хэлж байгаа. За олон янз байдлыг хүндэтгэх энэ JTI дээр бас орж ирсэн байгаа. Манай хөдөлмөрийн дотоод журам дээр ч гэсэндээ ер нь бол илүү тийм олон талыг хамарсан олон янз байдлыг харуулсан ийм баг бүрдүүлгийг эрмэлзэж ажиллана гэдэг заалт бас нэмэгдсэн байж байгаа. Тэрнтэй холбоотойгоор хинч байж болно, ямар ч байж болно, зарим юмыг чаддгүй ч байж болно тий. Гэхдээ байгууллагын нэг эдис болно гэд сонгон шалгаруултыг даваад ороод ирсэн байгаа бол хүндэтгээд хамтран ажиллахад бэлэн байх хэрэгтэй гэсэн үг. Тэр олон янз байдлыг хүндэтгэн. За харилцан хүндэтгэл гэдэг энэ өмнөх хоёр дээр ч гэсэндээ айгүй их дурдлаа тий. За энэ дээр багийн гишүүд болон төслийн үр шим хүртэгчдийг хүндэтгэх гэж байгаа юм. За тухайлах юм бол одоо бид нар бие бинийгээ хүндэтгэх тухай өмнөх хоёр заалтан дээр ярьчлаа тий. Төслийн үр шим хүртэгчдийг тэгвэл яаж хүндлэх юм бэ? Адгийн наацхан бид нар нэг сургалт зарласан бол тий тэр хүмүүсийн цагийг хүндэтгээд цагтаа эхлэх хэрэгтэй. Цагтаа эхлэхийн тулд нөгөө магадгүй бусдынхаа цагийг хүндлэхгүй байгаа хүмүүсийг цагт нь ирүүлэхийн тулд ямар коммуникейшн хийх ёстой вэ өмнө? Яаж хэдэн удаа зарлах ёстой вэ? Тэр хүмүүсийг бид нар ингээд нэгэнт ажлынхаа 3 цаг, амьдралынхаа 3 цагийг манай сургалтанд зарцуулаач гэдэг ингээд авчирсан байгаа бол тэр 3 цагийг яаж хамгийн өгөөчтэй байлгаж болох вэ? Тэгэхээр тэр хүмүүст хүндэтгэлтэй хандж байна тий. Нөгөө талаас одоо юу гэдэг баримт шалгалтын ч юм уу media literacy-ийн сургалтууд бол ялангуяа одоо өнгөрсөн жил ялангуяа хороод мороод дээр ажиллаж байхад тий нэлээд одоо доор түвшнээс эхэлж байгаа суралцагч нараас байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр үед ч гэсэндээ магадгүй тэр хүмүүс бидний мэдгүй олон юмыг мэдж байгаа олон туршлага байгаа. Хэрэгтэй учраас бид нэр тэр сургалтыг орж байгаа учраас ийм ч юм аа мэдэхгүй байна ч гэдэм үү тий. Тим хандлага гаргахгүй. Бид нэр айгу тэр алдааг бол датас төлсөн сургалт хийж байхдаа айгүйх гаргасан. Буцаагаад нөгөө баг дотор яригдж байгаа яриа хэлэлцүүлгийн хувьд ч гэсэндээ тий нөгөө сургалтанд хамрагдж байгаа хүмүүсийг Excel-ч мэддэггүй юм биш тий. Томьёож оруулж мэдхгүй, тэнцүү тэмдгэж хаана гэдгийг мэдхгүй гэл. Иймэрхүү хандлагууд бол гаргаж ирсэндээ тэр алдаанаас суралцсан. Тэгэхээр цаашдаа бол ямар нэгэн байдлаар төслийн үр шим хүртэгчдийг гарааны нөхцөл нь муу аж болно. Тэгэхээр гарааны нөхцөл муу баг байх тусмаа бид нар тэрийг сайн болгохын тулд ирмэлзэлж ажиллаж байгаа болохоос биш. Одоо гарааны нөхцөл муу байгаа гэдг нь бол биднэрт одоо баг хүндлэгдэх шалтгаан биш ээ гэсэн үг. Тэгэхээр яг бид нар нөгөө ухамсартайгаар бол ухамсаргүйгээр тийм хандлага гаргаад идэг учраас энэ дээр нэлээд нуршиж ярьчлаа. За сүүлийнх нь итгэлцэл гэдэг дээр итгэл хүлээлгэх, итгэл даах гэж байгаа. Төрөүний хэлснээр нэгэнт ингээ сонгон шалгаруулалтын процессыг даваад 2 3 үе шаттайгаар явагдаж байгаа шүү дээ тий. Ороод ирсэн манай байгууллагын нэг хэсэг гээд хүлээн зөвшөөрөгдсөн байгаа бол тэр хүнд өөрийнхөө ажлын байрны тодорхойлолтоор тий хүлээсэн өөрийнхөө ажлыг тодорхой хэмжээнд чанарын өндөр түвшинд хийж чадна гэдэгт нь итгээд итгэл хүлээлгэхийн зэрэгцээ хариуцлагыг нь бүрэн дүр өгөөч гэж. Урдуур нь орж хийхгүй байх гэж. Нөгөө хүн нь тэр итгэл авсан бол тэр хат итгэлийг даагаач. Тийм ээ. Ер нь бол ур чадварын тодорхой хэмжээний нэг юм одоо босго байгаад байгаа тийм бид нар тэр бүгдээрэн дээр нь л байгаа. Тэгэхээр тэр босгод яг өнөөдөр бол хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ хүрх гээд тэр хүн ирмэлзэж чадна гэдээ ингээ ороод ирсэн байгаа нөхцөлд чадахын тулд хичээх боломжийг олгооч. За тэгээ чадахын тулд хичээх боломжийг ч олгоод байхад тэг магадгүй ингээд хугацаандаа ч гэдэм нэг 3 сарын хугацаа өгсөн байгаа бол тэрэндээ хүрэхийн тулд өөрийгөө дайчлаач гэдэг. Тэгэхээр итгэлцэл гэдгийн цаана итгэл бусдад хүлээлгэх тэгээд тэр итгэлийг нь даах гэдэг ийм ойлголт орж ирж байгаа. Тэгээд байгууллагын үнэт зүйлсийг иймэрхүү байдлаар тодорхойлж байна. Ер нь бол хүн хоорондын харилцааны одоо агуулга байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгэнт бид нар community бий болох гэж байгаа хүмүүс юм чинь нэгдүгээр community-тайгаа яаж гоё үр ашигтай, харилцаа хүндэтгэлтэй юм нааштай, найрсаг, илгэсэг гэдэг лөө байх уу гэдэг нэг асуудал. Нөгөө талаар манай баг маань өөрөө одоо харилцаа хүндэтгэлтэйгээр зохион байгуулагдах вэ гэдэг асуудал байгаа. За энэ жоохон техникэл хэсэг рүүгээ орж ирж байна. За богино хугацааны төлөвлөгөө болон урт хугацааны төлөвлөгөөг би өөрийнхөө харж байгаагаар энд гаргацсан байгаа. Гэхдээ маргааш хэдүүлээ нээснийхээ алтан гацыг наривчлаад ярих учраас эндээс бол яг жишээ авах байх. Энээс илүү бас өөр юмнуудаас таадаас гарч ирэх байхаа гэж бодож байгаа. За энэ дээр MFCC-г би нэх их оруулаагүй. Гэхдээ ерөнхийдөө бол дурдгдсан байж байгаа. За богино хугацааны төлөвлөгөөг би 2024 оны за өнөөдрөөс эхлээд 25 оны дунд үе хүртэл гэж харсан.
За нэгдүгээрт байгууллагынхаа дотоод үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн оновчлох гэдэг. Донор байгууллагуудтай бид нэр 23 оны сүүлээс эхлээд явуулж байгаа өсөлтүүд дээр ер нь манайх NEST гээд байгууллага маань өөрөө жоохон яг юм байгууллага болж төлөвшөөгүй байна гэдэг дүгнэлтэн дээр үндэслээд ингээд тодорхой арга хэмжээнүүд хийж байгаагийн одоо бараг сүүлийнх нь энэ маань болж байгаа шиг байна. Тэгэхээр энэний маань үр дүн гарах хэвээр одоо энэ өчнөө олон дүрм журм маань бас нутагших хэвээр тий. Тэгэхээр стил 2025 оны дунд үе гэхэд байгууллагын маань үйл ажиллагаа нэлээд одоо оновчтой болчих واخа гэж харж байгаа. За энэ дээр нэмээд бид нэр ажилтнуудын бие физиологи болон сэтгэл зүйн эрүүл мэндийн тогтмол хөтөлбөртэй болохыг бас зорж байгаа. Эхний хүсэлтүүд маань бас явцсан байгаа. Яг бид нар commercial байгууллага биш учраас ингэмээр байна гэж шууд хийчих боломж бол хараахан байхгүй. Гэхдээ эхний байдлаарх саналуудыг бол бид нэр эрхжил хэрэгжих зарим хөтөлбөр хөтөлбөр дээр оруулаад явцсан байж байгаа гэсэн. За хамтран ажиллагч байгууллагуудын сүлжээ бий болгох гэдэг бий болгох болон бэхжүүлэх гэж хэлэх хэрэгтэй байсан байна. Одоо баримтын тэргүүн сүлжээ, оюутан баримт жалгагчдын сүлжээ гэх мэтчлэнгээр тийм. За хэвлэл мэдээллийн салбарын тогтмол тайлан гаргадаг болёо гэж байгаа. За нэгдүгээрх нь болохоор одоо энэ жилийн эцсээр би өнөөд бараг хэлээгүй ч гэж яг ер нь санаа байгаа гэдгийг хэлсэн. Гэхдээ яг хийя гэж бол хэлээгүй байгаа тий. Жил бүрийн импакт тайлан гэж байгаа. Сэтгүүл зүй нийгэмд ямар нөлөөтэй байваа гэдэг тайланг энэ жил FPM-ийн 6-аас эхлээд гаргая. Бас энэ жилийн өөрийнхөө презентацийн дээр оруулсан. Тийм үү тий. Бас ингэж ярихгүйгээр ойлголцож бас болно. Үнэт зүйл дээр бараг тэгж оруулах юм шүү дээ. Сэтгэл зүйн шийдвүүлээ оюуны өндөр түвшинд холбогдох энэ төр гэдэг. За тийм жил бүрийн импакт тайлан гаргана. Хоёр дахь нь болохоор 2 жил тутамд байвал зүгээр юм болов уу гэж харж байгаа. Хэвлэл мэдээллийн салбарын агуулга эзэмшлийн үнэлгээний тайлан гэж байгаа. Одоо яг энэ өчигдрийн нөгөө багшийн хэлсэн политэкономигийн сургалт дээр ерөөхдөө бол гарсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол медиа сэтгүүл зүйн салбарын political economy-гийн тайлан гэж хэлж бараг болох юм уу да. Өчигдрийн сургалтыг аваагүйсэн болохоор энэ үг нь нэршил нь бол байхгүй байгаа дэсэ. Хин эзэмшдیں۔ Тэрнээс шалтгаалаад агуулга нь ямар байгаа юм? Магадгүй тодорхой үзэл баримтлалд хуваагдж байгаа бол нөгөө ad fontes гэд би нэг бэлгүүнээр явуулжсэн мөлөө. Тэ Америкийн юунуудыг те одоо энэ баган дээр чанарын хувьд баримт шалгасан хэр сайн байдیں۔ Ийшээгээ зүүнийх бол ийшээ барууны үзэл баримталтай гэд тийм юм дээр Монголынхоо 460 хэвлэл мэдээллийн байгууллагыг байршуулъя гэж байгаа. Тэгээд айгүй том ажил учраас 2 жил тутамд нэг хийх нь баг хангалттай болов гэж бодож байгаа. Жил болгон хийхэд бол арай л дааж тавхгүй юм болох бах. За тэгээд богино хугацаанд JTI стандартаар дамжуулан салбартаа нэгдсэн стандарт хэрэгжүүлэх гэдэг. Тэгж байгаа. Тэгэд одоо манайх өөрснөө Монголоос анхны JTI стандартаа байгууллага маань болчлоо. Тэгэхээр дараагийн байгууллагуудад үлгэрлээд зөвлөөд явахад бол нэг асуудалгүй болчих واخа гэж бодож байна. За урт хугацааны төлөвлөгөө 2028 оны хүртэл. За хууль эрх зүйн орчны өөрчлөлт гэдэг энэ цоо шин advocacy гэдэг агуулга орж ирж байгаа. IREX-ийн эрхчлэлийн төлөвлөгөөн дээр бас одоо энэ жилийн төлөвлөгөөн дээр IREX дээр бид нэр ингээд дотоод үйл ажиллагаагаа оновчлие, дүрм журмтай болъё, замраагүй байгаа юмнуудаа янзлъя гэдэг ийм хүсэлт явуулсны үндсэн дээр одоо энэ ажлууд хийгдээд ерөөхдөө бол цэгцэрх юмд орж ийнэ гэж бодож байгаа. Тэгэхээр яг тэрнтэйгээ адилхан эрхчил бид нарыг ийм хуулийн нөлөөлөл үзүүлэх advocacy хийх ур чадвартай болгож өгөөч гэдэг ийм хүсэлтийг бид нэр илгээсэн байж байгаа. Тэгэхээр эрхчил магадгүй бид нар тэр ур чадвартай суралцсан 26 оны сүүлээс эхлээд тодорхой хэмжээнд ажиллах боломжтой болчих болов гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар юу хүсэж байгаа вэ гэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад татварын илүү таатай орчин үзүүлдэг байгаа чи. За магадгүй нийгмийн татварлын шимтгэлийн хувь хэмжээ арай бага байж болно те. Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг ажилтнуудын хувьд эсвэл орлогын албан татвар арай бага байдаг ч юм уу. Нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлдөг ч юм уу. Ямар нэгэн байдлаар татварын таатай орчин бүрдүүлэх боломж бол байд юм билээ. Туршлагууд бас нэлээд олон байд юм билээ. Тэгэхээр бид нэр суралцаад аваад явах боломжтой. За JTI стандартад тулгуурласан дэмжлэг гэдэг жаа. Стандартад тулгуурласан дэмжлэг гэдэг дээр Европт үшээ хийгдсэн байгаа хоёр юмыг оруулж ирвэл ямар вэ гэж бодож байгаа. Нэгдүгээрх нь бол одоо хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийнхаа одоо хэлэлцэж байгаа. Тэр бид нэр тэрэнд бол нэг амжихгүй байж магадгүй гэхдээ хууль манаас хойшилж болно. Тэгэхээр энэ дээр бид нэр тодорхой одоо олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хэрэгжүүлдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулийн арга замаар хаах одоо харилцаа албаны зохицуулах хорооноос орц гарцыг хаждаг штеп. Хаахыг хориглох гэдэг ийм заалт жишээлбэл оруулж болох уу? Ямар нэгэн байдлаар бид нар ч гэсэндээ одоо нөө ингээд тэнгэр дээр бид нар мэтгэлцэн хийж штэ тий. Мэтгэлцэн дээр ингээд хамтарч штэ тий. Тэгэн гут магадгүй бид нар ингээд өөрснийхөө баримтаар шалгацсан тухайн
нэр дэвшигчийн худлаа хэлсэн юмыг тэнгэр дээр байгааг нь бид рийхтэлмээр санагдаад нь штэ. Гэтэл тэнгэрт гай болохгүй тулд рийхтлэхгүй байгаад байна тийм үү. Тэгэхээр тэрний цаана нөгөө мэдээлэл хүлээж авч байгаа хүмүүс маань тэрийг худлаа гэдгийг мэдэхгүй хурдаад л яваад байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ тэр мэдээллийг хэлж байгаа их сурвалж нь худлаа байтал бид нар платформыг нь хохироомооргүй байгаа нөхцөлд ямар хамгаалалт байж болох вэ? За Европт бол JTI хамгаалалт болж чадж байгаа. Downgrade хийгдэхгүй. Одоо юу гэдэг нөгөө нэг платформын нь пэйжийнх нь чанарт нөлөөлөхгүйгээр бид нар рейт хийх боломжтой болох нөхцөл байдлыг одоо мета руу ч юм уу те эсвэл хуулиар дамжуулаад мета руу ханддаг ч юм уу тийм байхыг хүсэж байгаа. Одоо яг технологийн аргаар үзэгдэлтийг бууруулахыг хориглосон байгаа байхгүй юу? Дижитал ямар юмны акт гэдэг юмар Европын холбоонд. За 3 дахь нь болохоор төсвийн санхүүжилтийг стандарт хангасан байгууллагуудад олгох гээд за энэ дээр төсвийн жил болгоо одоо яг төсөв дээр хэвлэл мэдээллийн байгууллага руу төсвийн санхүүжилт гаргахыг ерөнхийдөө бол хориглосон байгаад байгаа. Гэхдээ тэр бол зайлшгүй гарч байгаа нь үнэн асуудал тий. Тэгэхээр одоо юу гэдэг нь засгийн газар эрхчил ингээд хууль одоо бодлогоо олон нийтэд сурталчлан таниулахад 500 тэрбум төгрөг батлаа гэх юм бол тэр 500 тэрбум төгрөг чинь ямар ёс зүйтэй байгууллагууд руу орж байгаа юм бэ гэдэг дээр үнэлгээ хийдэг байх тий. Тийм одоо advocacy нөлөөллийн ажил бид нар хийя гэж ингэж зорж байгаа. Тэгэхээр ингэснээрээ бид нар нөгөө нэг байгууллагуудаа амьдрах аргын заагаад байгаа ч гэсэндээ яг үндэ амьдрах орчин нь айгүй хэцүү байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр амьдрах орчныг яаж арай жоохон таатай болох вэ? Яаж орлогын шинэ хүүсрүүдийг ингэ нэмэгдүүлж болох вэ гэдэг талаас нь энэ ажлууд орж ирэхээс аргагүй болж байгаа гэсэн үг. За адилхан JTI стандарттайгаа уялдаж байгаа Ad Alliance суурилсан стандарт хангасан хэвлэл мэдээллийн байгууллагуудын зар сурталчилгааны орлогыг дэмжих гэж байгаа. Тэгэхээр бид нар хувийн хвшлийн компаниудад MCS дээр очиод одоо яг манайх чинь уг нь бол төрийн бас байгууллага л да. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага ийм активизм хийж болохгүй. Ёс зүйн хувь жоохон зөрчилдөөнтэй учраас хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжих чиг үүрэгтэй манайх шиг иргэний нийгмийн байгууллага ийм ажил дээр оролцох боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр MCS компани дээр очиод танай байгууллага жишээлбэл 2026 онд тэдэн төгрөгөөр маркетинг хийх юм байна. Тэгсэн чинь одоо юу гэдэг Улаанбаатар цэг Ми рүү ороод харсан чинь MCS-ийн Unitel-ийн сурталчилгаа байж байгаа юм а энэ зүгээр юм уу? Энийг болио. Тэ яг энэ JTI гэдэг стандартыг хангацсан эсвэл ямар нэгэн хэвлэл мэдээллийн ёс зүйн одоо кодыг дагдаг энэ байгууллагуудаасаа та нар зөвхөн зар сурталчилгаагаа авч байгаа чи гэдэг юм ярих гэдэг. Тэгэхээр нэг талаасаа төсвийн санхүүжилтийг бид нэр оруулж хэвлэл мэдээллийн байгууллага руу сайн хэвлэл мэдээллийн байгууллага руугаа дамжуулж өгөхийг зорж байна. Хувийн хвшлийн зар сурталчилгааны орлогыг тийшээгээ дамжуулахыг бас зорж байна гэсэн үг. Яг зар сурталчилгааны орлого өөрөө нийт дүнгээрээ бол бараг 50 гаруй хувиар буурсан байгаа. Хэвлэл мэдээллийн салбар руу орохгүй шууд Facebook руу ерөнхийдөө яваад байгаа тий. Гэхдээ үлдэж байгаа хэдэн хэсгийг нь зөв газар руу оруулъя гэсэн санаатай байгаа гэсэн үг. За тэгээ хэвлэл мэдээллийг дэмжих сан байгуулах гэдэг нь болохоор одоо FBM Max энэ хөтөлбөрүүдийг бид нэр гадны донороос хамааралгүйгээр өөрснөө дотоодын их усрээр хэрэгжүүлдэг болёо гэсэн ийм санаатай сан байгуулахаар зорж байна. За жижиг хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуулийн болон санхүү бүртгэлийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх гэдэг нь одоо тэр хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх гэдэг агуулга дотроо ч орж байгаа. Дээрээс нь нөгөө нэг бид нэр 2 жилийн өмнө л ураг шалхагийн хаалтан дээр хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэдэг ингээд нэг мөнгө босгоод цамц зараад одоо ч гэсэн цамцаа зараад Shopee-тер зараад явж байгаа. Тэгэхээр тэр ажлынхаа хүрээнд нэг талаас нь хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлээ тий. Одоо хуурамч мэдээлэл түгээсэн гэдэг хэрэгээр магадгүй байцаагдаад явж байгаа сурвалжлагч сэтгүүлч байгаа бол тэр хүмүүст ингээд дэмжлэг үзүүлэх боломжтой бай. За бид нар санхүүгийн нөөцөө шийдчлээ гэж бодсон ч гэсэндээ хуульчдын ур чадвар жоохон бас дутмаг байгаад байгаа. Хөрөлцөө бас дутмаг байгаад байгаа. Тэгэхээр тэрэн дээр бас дэмжлэг үзүүлж ажиллая гэж байгаа. За санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх гэдэг хэрэгцээ бол яг сая граф дээр тухайлах юм бол харагдсан. Санхүүгийн тайлагналт замбраагүй байгаагаас шалтгаалаад байгууллага өөрөө эрсдэлд орох кейсүүд байгаа учраас энэ хоёр хэцүү юмыг ингээд тодорхой хэмжээнд шийдэхэд дэмжлэг үзүүлчихье. Яг өөрсдийнхөө асуудлыг өөрснөө шийдээд явж байгаа байгууллагууд бол мэдээж байгаа. Гэхдээ чадахгүйнүүд нь бас байгаа учраас тэд нартай эднэрийг ийм тусламж үзүүлэх гэж байна. За баримт шалгах үйл ажиллагааг одоо редакцийн дотоод албан одоо үйл ажиллагаа болгох гэдэг ажил маань бол баримтны тэргуун сүлжээ болон сүүлд энэ жил хэрэгжиж байгаа ЮНЕСКОгийн билүү те хөтөлбөрийн хүрээнд бол ерөөхдөө эхэлсэн явж байгаа. Тэгээ энэ ажлаа үргэлжлүүлэх гэж байгаа. За бас нэг тогтвортой байдлыг илүү хангах, нөлөөллөө нэмэгдүүлэх чиглэлээр хийх одоо хийж болох юм байна гэдэг энэ бол нэлээд анхан шатны санааны төвшөнд байгаа сайхны хоёр бас нэг ярилцж исэн. Их сургуулиудын сургалтын хөтөлбөрт хамтарч ажиллах гэж байгаа. Бид нар өөрснөө мэдээ сэтгүүл зүйн
коллеж ч юм уу нээхгүй нэг ямар ч шаардлага байхгүй. А гэтээ магадгүй бид нар одоо үшээ хамтарч байгаа нэг клубүүд байгаа тэр клуб дээрээ түшгэлдэг ч юм уу. Хоёр үндсэн агуулгаар их сургуулийн одоо сэтгүүл зүйн курс одоо хичээл гэх юм уу нэг 2-3 кредиттэй хичээл нээя гэж бодож байгаа. За нэгдүг нь бол баримтчилгалт, нөгөөх нь медиа менежмент, хэвлэл мэдээллийн салбарын менежмент гэдэг. Яг магадгүй сэдвээсээ хамаарат медиа менежмент бол санхүү дээр явуулах байх тий. Санхүүгийн багш нар бас яг медиа менежментийн ойлголтыг онлын талаас нь бизнес менежмент талаас нь ингээд хамтраад ордог ч юм уу. Тэгэхээр бид нар эдийн засгийн сэтгүүл зүйн хичээл үшээ санхүү дээр хамтраад орж байгаа учраас тэр загварыг бас цаашаа үргэлжлүүлээд ашиглаад явах суурь бол бүрдсэн болж байгаа нь бол харагдсан. За баримт шалгалтын хувьд бусад яг сэтгүүл зүйн нөгөө мэрэгжлийн ур чадвар руу анхаардаг сургуулиуд руу байх ч юм уу. Ямар ч хувилбараар байж болно. Энэ бол анхан шатны ерөнхийдөө санаа байгаа хамгийн сүүлчийнх нь. За асуулт байна уу энэ хэсэг дээр?